Сайн байцгаана уу? Намайг Үнэн хүүгийн Базрагч гаруу гэдэг. Би одоо 25 настай. Одоо 2018 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хүний их мэргэжлээр төгсөөд одоо бүх найрамдах Солонгос улсад Ина их сургуулийн анагаах ухааны сургуульд нь молекул биологийн чиглэлээр магистрийн зэргээр 2 дугаар удирдалтаа суралцж байгаа. Оюутан байна. Би болохоор анх Солонгост суралцахаар бодож эхэлсэн маань болохоор ерөнхий боловсролын сургууль буюу 10 жилээ төгсөөд бодож эхэлсэн байсан. Тэгээд 10 жилээ төгсөнгүүтлээ шууд Солонгос руу анагаахын чиглэлээр сурахаар бодож байсан боловч яг тэр үедээ болохоор анагаахаар гадаад оюутан авахгүй гэд тэгээд эхний ээлжинд бакалаврынхаа зэргийг Монголдо хамгаалаад тэгээ магистра Солонгос руу явъя гэж шийдээд яг төгсөх жилдээ болохоор эцэг гэр бүлийнхэн маань за чи ингээд Солонгос руу явна үстэй гэхээр явна штэ гэсэн чи за тэгвэл ингээд материалаа бэлд за тэгээ явъя да гэж шийдээд ирсэн байгаа. Тэгээд яг Солонгос руу ирэхээр болсон шалтгаан маань гэх юм бол Монголд хэдийгээр ингээд анагаах ухаан хөгжиж байгаа ч гэсэн бас дутагдaltaй талууд их байдаг. Тэгээд Монголдо үзэж чадахгүй тийм сурч чадахгүй зүйлүүдээ ингээд сурч аваад явъя да гэсэн бодолтойгоор ирсэн байгаа. Миний хувьд болохоор анх эрэхтэй iTop Edu гэдэг зурчлалын газраар зуршлуулж ирдээсэн. Тэгээ анхандаа хэлний бэлтгэлээр Ина их сургуультай ирээд тэгээ одоо нэг жил хагасын хугацаанд хэлний бэлтгэлдээ суралцж байгаад дараагийнхаа их сургуульд орсон байгаа. Тэгээд анх зурчлуулж байхад үед болохоор манай тэр компаниас Отгой гэдэгч намайг хариуцдаг байсан. Тэгээд тэр ихч маань ажил энтер хийгээд явчваа чи хэлэл хамгийн гол нь сайн сураарай. Хэлээ сурах юм бол цаашдаа айгүйх боломжууд зөндөө байдаг шүү гэд надад хэлжсэн. Тэгээд би тэр үгийг бодоод Солонгост ирснээсээ хойш ингээд Солонгос хэлээ сайн сураад 8 сарын дараа буюу 3 дугаар дамжаанда байхдаа топ 4 дугаар түвшин аваад тэгээд тэрнээсээ 2 сарын дараа буюу яг Солонгост ирснээсээ хойш 10 сарын дотор би топгийн 5 дугаар түвшнийг авч ирсэн. Тэгээд энэ маань өөрт маань дараагийн их сургуульд ороход айгүйх тустай болж байсан. Ингээд Солонгос хэлийг нь сурчсан болохоор цаашаага их сургуулаа хайгаад явах гэсэн айгүй амар байсан. Тэгээд ерөнхийдөө бол топгийн 5 дугаар түвшин авна гэдэг нь Солонгост байгаа ихтэй сургуулиудад магистрийн зэрэгээр илсэн ороход 50% тэтгэлэгтэй ер нь ямар ч өөрийн хүссэн сургуультай орох боломжтой гэсэн үг гэдэг. Тэгээд яг миний сонгосон сургууль болохоор Ина сургууль маань байсан. Тэгээд бас дээрэс нь их том боломж гарч ирсэн гэх юм бол манай дээд үеигч маань надад манай энэ сургуулийн багш оюутан хайзна чи ингээд сонирхоод өдөөч гэд тэгээд манай багшийг танилцуулж өгсөн. Тэгээд азар багштайгаа уулзаад тэгээд орохоор болсон. Хамгийн гол давуу тал нь гэх юм бол манай сургууль бусад сургуулийг бодвол топгийн 5 юм уу 6 оноотой авах юм бол шууд 70% тэтгэлэгтэй 4 улирал тэтгэлэг авах боломжтой юм сургууль байсан. Тэгээд хамгийн анх ингээд яг юугаач мэдэхгүй сургуулаа сонгох гээд явж байхад эхний ээлжинд анагаахын чиглэлээр амар 3 төрлийн зам байсан. Эхнийх нь болохоор ингээд 7 хоногт 2-оос 3 хичээл үзээд айгүй амархнаар шалгалт өгөөд тэнцээд ингээд диплом авах зам буюу тэр нь болохоор яг анагаахын чиглэлээр биш одоо анагаахын удирдлага ч юм уу тиймэрхүү мэргэжлийн чиглэлээсэн. Хоёр дахь нь болохоор эмнэлэг дээр ингээд өвчтөн үзээд эмчилгээ хийгээд эмчтэй туслаад судалгаа бичингээ ингээд явах. Тэгээд тэр нь болохоор өөрөө төлбөрөө төлнө. Тэгээд дээрэс нь ямар ч тийм хэрэглээний зардал авахгүй өөрөө хэрэглээнийхаа зардлыг ингээд өгөө явах байсан. Гурав дахь нь болохоор энэ багш жишээнд дор лабораторид судалгаа хийнгээ, туршилт судалгаа хийнгээ өөрөө 70% тэтгэлэгтэй. Тэгээд яг өөрөө төлбөрөө төлөгч 30% үлдсэн төлбөрөө төлөгч гэсэн энэ багш маань болохоор сар болгоноо тийм
спринт буюу хэрэглээний зардлыг өгдөг. Тэгээд энэ нь айгуур таалагдсан. Тэгээд дээрэс нь би Монголд хизээч иймд лабораторид очиод туршилт судалгаа зүгээр ингээд суралцангаа хийх тийм боломж надад тэр болгон олдохгүй. Тийм учраас надад ийм шин содон санагдсан учраас энэ талыг нь сонгоод орж ирсэн байгаа. За тэгээд миний хувьд болохоор Солонгос гэлгүй ер нь бол гадаадд суралцна гэдэг нь хувь хүний хувьд, хөгжлийн хувьд маш том шалгуур болд юм шиг санагдсан. Дөнгөж 10 жилээ төгсөнгүүтлээ аав ээжийнхээ халамжинд ингээд бэжс өөхөд шууд гарч ирээд өөрөө бие даагаад амьдрах гэдэг бол хүүхдүүдэд маш их хүндэр тусдаг байх. Тэгээд дээрэс нь өмнө нь огт сонсож үзээгүй зүйлүүд их сургуулиудад айгүйх гарч ирдэг. Тэгээд тэр зүйлийг ингээд бид нэр их хэлээрээ сонсоход хүртэл айгүй хэцүү байдаг. Тэр хэцүү зүйлийг ингээд бусдын хэлээр өөрийн хэл дээр биш бусдын хэлээр сонсоод ойлгоод тэрийг ингээд хичээнгүйлэн суралцсан гэдэг нь бол маш их хичээл зүтгэл сэтгэлийн тэнхээ хүч чармайлт шаардсан зүйл. Тиймээс ерөнхийдөө миний бодлоор бол аль болох их сургуулаа өөрийнхөө эх оронд суралцчихад дараа нь илүү сурахыг хүсэх юм бол гадаадд дээрээс нь ингээд Солонгос сурсан, бусад орнд сурсан нь бол зүгээр санагдсан. Дээрээс нь Солонгосч гэлтгүй гадаадд суралцахаар бол тэр улсынхаа хэл соёлыг нь ёс заншлыг нь эртнээс судлаад их сургуульд ахтаа судлаад ч юм ингээд явж агаад ирэх юм бол энд ирсэн хойноо дасан зохицоход илүү тусдаг хүн болдог юм шиг санагдсан. Тэгээд миний хувьд болохоор хэлийг нь сурч амжааг байсан болохоор энэ дээрэд жил хагасны хугацаанд хэлэн сураад ингээд явхад мөнгөний хувьд тэгээд дээрэс нь цаг хугацааны хувьд айгүй хаалтагдaltaй байсан. Хэрвээ би тэнд сурчаад ирсэн бол бүхэл бүтэн 2 жилийг хэмнээд ингээд суралцах боломж байсан. Тэгээд тэр тал дээрээ жоохон анхаарад явбал зүгээр санагдсан. Гэтэ яг хөө ингээд цаг хугацаа мөнгө их алдчихж байгаа ч гэсэн миний хувьд болохоор энгийн соёл тэгээд дээрэс нь ярианы болон бичгийн хэллийг ингээ хамт хийгээд сураад явсан болохоор их сургуульд орсон хойноо эднийхээ ийм заншилтай байдаг гэд өдөр тутмын амьдралд маань бас маш их хэрэг болдог. Тэгээд сургуулаа хамгийн анх сонгохдоо болохоор нэлээд хэцүү санагдсан. Надад л айгүй хэцүү байсан. Тэгээд сургууль болгонд өөрийн гэсэн сайт байдаг. Хэрвээ тэр сонирхсан сургуулийнхаа нэрийг бичээд Google-с ч юм уу ямар нэгэн хайлттай системийн сайхан болвол шууд тэр сургуулийнхаа сайт нь гараад ирнэ. Тэгээд хэрвээ хэл мэдэхгүй байх юм бол тэр сургуулийг ялцчихвал англи хэл дээр ингээд сайт руу орохоос өөр ямар ч аргагүй. Хэрвээ англи хэл дээр орох юм бол сургуулийн сайт байх ч гэсэн яг тийм бүтэн тэтгэлгийн талаар ч юм уу ямар нэгэн зүйлийн талаар яг бүрэн бүтэн мэдээлэл нь байдаггүй. Хэрвээ та ингээд солонгос хэлтэй байгаа солонгос орны тэр сайтад нь хандах юм бол тэтгэлгийн талаар одоо ирээд юу хийх талаар дотор нь ямар зүйлүүд байдаг талаар маш дэлгэрэнгүй байдаг. Тийм учраас хэлээ сайн сурах нь бол үнээр хамгийн нэн тэргүүний хийх ёстой ажил юм шиг санагдаа. Тэгээд ер нь бол ингээд хэлийг анх сурч байхад чинь тэр хэлээр ингээд уншаад ойлгоод явах гэдэг угаасаа айгүй хэцүү байдаг. Миний хувьд ч гэсэн яг ингээд хамгийн анх солонгос сайт руу ороод хаашаа юуг яаж олохоо мэдэхгүй ингээд хаашаа нь орохоо мэдэхгүй зөв юм гарч ирнэ, буруу юм гарч ирнэ. Тэгэл ингээд яваал ясаа ухаал ясаа. Тэгэл ухаж огч байгаа л зөв юм олдог. Тэгээ хүн өөрөө хийгээд өөрөө алдаад ингээд явах тусам тэрийгээ сайжруулад олоод мэддэг. Тэгээд тэр болгон маань бас ингээд миний хувьд бас мэдлэг болно, туршлага болно, дараа нь бас айгүй хэрэгтэй болно. Тийм учраас ингээд чадахгүй ингээд шууд хайчих биш. Хин нэгэн зөвлөх хүн байх юм бол тэр хүнээсээ зөвлөгөө аваад зөвлөх хүн байхгүй бол яах вэ? Тэгэл өөрөө ингээд ухаал гараад орчуулаад энэ нь юу юм бэ? Тэр нь юу юм бэ гэл буруу юм гарч ирсэн ч гэсэн тууштай оролдоод байх юм бол болохгүй зүйл гэж байдаггүй бас өөрийн туршлагаасаа хэлж байна. Тэгээд
Их сургуулиуд нь хоёр янзын их сургууль байдаг. Нэг нь болохоор ярилцлагатай их сургууль, нэг нь ярилцлагагүйгээр шууд материалаа өгөөд тэнцээд орчихдаг их сургуулиуд байдаг. Ярилцлагатай их сургууль нь яг хөө ингээд материалаа өгсөний дараа ярилцлаган дээрээ сайхан байх юм бол тэгээд тэнцээд орох магадлал өндөр байдаг. Ярилцлагагүй их сургууль нь болохоор шууд материалаа өгөөд материал нь хэр сайн бэлдсэнээс хамаарат орох магадлалтай байдаг. Тэгсэн тэгээд миний хувьд болохоор ингээд юмыг цаг тухайд ингээд хийдэг хүн болохоор хийдэг зүйлтэй ер нь бол энэ дээрээс орсон зүйлтэй. Тэгээд цаг тухайд ингээд хийгээ явж байсан. Тэгээд бичиг баримтаа би бүтэн сар гарны өмнөөс бэлтээж эхэлсэн. Тэгээд өөрийнхөө танилцуулгыг тэгээд сургалтын төлөвлөгөөг болохоор сар гарны өмнөөс өөрөө бичээд дахиад хүнээр шалгуулад дахиж бичээд дахиж хүнээр шалгуулад ингэх гिचний би 2-3 удаа бичээд 2-3 хүнээр шалгуулад материалаа өгчээсэн. Гэхдээ ингээд нөгөө нэг анагаахын чиглэлээр орж байгаа болохоор хамгийн түрүүнд ингээд багштайгаа уулзаад багшигаа ингээд олохгүй бол тэр сургуультай орох магадлал бас айгүй муу. Тэгээ орсон ч гэсэн багш бас удирдах багш олдохгүй айгүй хэцүүдэг. Тэгээ миний хувьд болохоор багш олдсон байсан учраас шууд багштайгаа эхэлж уулзаад ингэж байгаа тэгж байгаа гэд тэр талаараа яриад тэгээд ямар зүйл бичвэл зүгээр үү гэдгээ бас асуучихсан байсан учраас ингээд хит хит удаа зөвлөгөө аваад өөр хэлний бэлтгэлийн багш нараас ч гэсэн би ингээд бичсэн та шалгаад өгөөч гэдэг тэнгуут багш нар бас айгүй шалгаж өгдөг. Тэгээд миний бичсэнийг ингээд солонгос маягаар ингээд засч өгөөд явсан учраас айгүй сайн танилцуулах сургалтын төлөвлөгөө бас болж чадсан. Тэгээд солонгос хэл сурах тал дээр болохоор би яг зүгээр цагийн мэд цагт нь хийгээл явж байсан. Яг тусгаалan топогт бэлдэх тийм цаг надад угаасаа байгаагүй. Тэгээд зүгээр хичээлийн цаг дээр багш нартайгаа айгүй ярьдаг. Тэгээд багш тийм юм хий, ийм юм хий, энийг унши, энийг цэжил гэх юм бол яг тэрийг цаг тухайд нь уншаал цэжлэл явдаг. Тэгээд сугдаан буюу сургаал тиймэрхүү үгнүүдийг өөрөө айгүй цэжлэх дуртай байсан. Тэгээд цэжлээ явдаг. Тэгэл зөвхөн багшийн амнаас юу унж ийн ямар үг хэлж ийн тэр болгоныг нь бичиж аваад цэжлэл ийм юм топогт орж ирдэг шүү, ийм юм топогт хэрэг болдог шүү. Топог өгөхдөө ийм юм анхаарах хэрэгтэй гэл тэр болгоныг нь өөрөө бичиж аваад цэжлэл. Тэгээд тийж авсаар агаад зүгээр топогийнхаа шалгалтуудыг авсан байгаа. Тэгээд манай сургуулийн их сургуулийн ерөнхийдөө бол давуу тал гэх юм бол тэтгэлэг үнэхээр сайтай. Хэлний бэлтгэлтэй ч гэсэн тэтгэлэг авах боломжтой. 9 оноо ингээд онц сураад эхний байруудад орох юм бол 50%, 30%, 20% тэтгэлэг өгдөг. Тэгээ би энэ тэтгэлгийг 2 ч удаа аваад өөрийнхөө мөнгөөр дунд нь бас Монгол руу гэрлөөгөө бас харьцаад ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол эргээд бодохоор нөгөө ихчээ маань хэлсэн л дахиад толгойд орж ирдэг. Хэлээ сайн сураарай. Тэгэх юм бол боломж үнэхээр их байдаг шүү гэдэг. Тэр үйл айгүйх бодогддог. Тэгээд одоо ч гэсэн ингээд хэлээ мартахгүй тулд их сургуульд ингээд явангаа хажуугаар нь бас ингээд гадаадынхан зориулсан солонгос хэлний хичээл байгаа. Тэрийг ингээд сонсоод өөрийнхөө ингээд солонгос хэллийг сайжруулах гээд явж байгаа. Тэгэхээр хэлээ сайн сураарай. Ерөнхийдөө болохоор солонгос соёлын хувьд Монголтой их төстэй учраас соёлын их ялгаа гарахгүйгээр дасан зохицууд бол их хурдан байдаг. Монгол хүмүүсийн дунд байдаг нэлийн том андуурл байдаг. Тэгээд солонгос очоод сурахаар явлаа гэл тэнгүүт за солонгос очсон мэт чи ажил хийж байгаа мөнгө ихтэй байгаа. Хичээлийнхаа ажил хийгээд мөнгө олоод чи мөнгөтэй л аваад гэсэн тийм гоё сайхан амьдардаг, үнэхээр гоё амьдардаг гэж боддог. Монгол хүмүүс бол ихэвчлэн тэгж л боддог. Тэгээд энэ нь болохоор үнэхээр яг сурыг гэж бодсон хүнд бол маш том эндүрл шүү. Тэрийг л үнэхээр сайн бодож ирээрээ. Яг сурыг гэж бодж л байгаа бол ажил хийх бол үнэхээр хэцүү. Ажил хийгээд амьдрна гэж үнэхээр байхгүй. Тэг мөнгө олно гэдэг бол бүр тэр бодоо бол үнэхээр орхих хэрэгтэй. Хэрвээ яг мөнгө олъё гэж бодож байгаа бол зүгээр
гэрээний ажилтнаар ирэх ч юм уу янз бүрийн тийм арга зүйндөө байна шүү дээ. Зүгээр тэрнгээрээ л ир. Тийм яг сурыг гэж бодож байгаа юм бол Солонгос амьдрий сурыг гэж бодож байгаа бол яг тэрийг л бодож ирэх хэрэгтэй. Тэгээд Солонгос ерөнхийдөө амьдрах надад л үнэхээр гоё байдаг. Тэгээд ийш тийшээ ингээд машингүй хэрнээ яваад үзэх газар ихтэй. Тэгээд сурангаа хагас бүтэн сайнаар ингээд найзуудтайгаа зүгээр хаяа нэг уулзаад хэдүүлээ тийш явчих дэрий гэдэл тэгээд явхад айгуу гоё салхинд зүгээр ингээд хичээлээ хийж байгаа толгой өвдлөө салхинд гарыг гэхэд гадаа гараад алхах парк хүмүүнүүд ихтэй. Тэгээд мод руу ороод ингээд төөрн гэсэн аюул байхгүй шууд уул руугаа гараад уулын замтай очоод дээр нь гарангуут л энэ тамирын талбайтай тэгээд ингээд амьдрахад аюул боломжийн газар яг хамгийн гол зорилгоо л мартахгүйгээр шантрахгүй ингээд зорилготой тууштай байх юм бол Солонгос бол амьдрахад хамгийн тохиромжтой оюутнуудад нэлээд ээлтэй орон гэж би бол боддог.